Өдрийн мэнд хүргээ үзэгчдээ Монгол малчтын төвтлөөц малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаар Цохор төмөр компани хүний хэмж амар жаргалыг урьж оролцуулж байна. Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нийт үзэгчдээ ч гэсэн өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Тэгэхээр тийм ээ хоёулын ярилцах сэдэв бол витамин. Витамин гэж юу юм бэ тийм ээ? Монголчуудын хувьд одоо ямар витамин дутагддсан бол хоёулаа энэ талаар зөвлөгөө өгье тийм ээ. Витамин гэдэг нь бол бие махбодын бодисын солилцоог эрчимжүүлэх, за хортой бодисыг биеэс гадагшлуулах үүрэгтэй химийн бодисыг ерөнхийдөө витамин гэж ойлгож болно. За 2017 онд хийгдсэн үндэсний хоол тэжээлийн судалгаагаар ерөнхийдөө хүн амын дунд витамины дутагдал байна гэж гарсан байгаа. За үүний үр дүнгээс одоо дуртах юм бол 6 сартаагаас 5 нас хүртэлх хүүхдэд за D витамин маань 61% нь дутагдaltaй. За тэгээд 28.9% нь бол D витамины нөөц хангалтгүй гэж гарсан байгаа. Тэгэхээр нийтдээ одоо 90% орчимд нь одоо D витамин одоо хангалтгүй байна гэж үзэж болно. За А витамины хувьд гэх юм бол 6 сартаагаас 5 нас хүртэлх хүүхдэд 9.5% нь одоо А витамины дутагдaltaй. За 60.1% нь болохоор А витамины нөөц хангалтгүй гэж гарсан. Тэгэхээр одоо нөөц хангалтгүй гэдэг маань мөн А витамины дутагдалд орох эрсдэл өндөр байгааг харуулж байгаа. Тэгэхээр бид ингээд витамин нөхөж авч болдсон болоо дээрэс нь одоо хаанаас нөхөж авч болдсон бол одоо бидний ингэдэг шүү дээ хоол хүнснээс гэхээр л одоо А витамин гингүүт одоо луун тийм ээ мэдээж хүнс тэжээлээсээ л авдаг шүү дээ. Тэгэхээр бидэнд энэ нөхөгдөж байдсан болов. За бие мах бодод бол витамин өөрөө нийлэгжиж бие мах бодоос бий болно гэж байхгүй. За тэгэхээр мэдээж эрэг идэж байгаа хоол хүнс тэжээлээсээ витамины хэрэглээгээ хангах шаардлагатай. За хэрвээ хоол тэжээлээрээ хангаж чадахгүй бол ерөнхийдөө одоо нэмэгдэл байдлаар витамин ууж витаминыхаа хэрэглээг нөхөх боломжтой. Одоо нөгөө монголчуудын газар зүйн байршлалын онцлогтой холбоотой за мөн дээрээс нэмээд жилийн дөрвөн уйлралтай холбоотойгоор одоо витаминуудыг төдийлөн одоо хоол хүнс тэжээлээсээ авах боломжгүй байдаг. За тухайлах юм бол одоо далайн гаралтай хүнсэнд за мөн одоо бүх төрлийн ногоо жимсэнд витамин илүү агуулдаг. Тэгвэл монголчуудын түрүүний хэлсэн онцлогтой холбоотойгоор одоо махан хоолыг түлхүү иддэг. Махан хоол маань илүү одоо нөгөө энерги их үүсдэг, удаан задардаг хоолнууд байдаг. Тэгэхээр эдгээрт маань хангалттай бидний авах ёстой шаардлагатай аминдин витаминууд маань агуулгадаж чаддгүй. Тэгэхээр одоо нэмэлтээр ерөнхийдөө монголчууд маань витаминыг хэрэглэх шаардлага гардаг байгаа. Хүүхдүүдийн хувьд одоо ямар витамин хэрэглэх нь одоо нэн чухал юм? Ямар витамины одоо дутагдaltaй байна? За ерөнхийдөө нийтдээ 13 төрлийн витамин одоогоор бол судлагдаж гарсан байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд гэх юм бол одоо А, Б, С, D амин зэрэг иймэрхүү одоо витаминыг авах шаардлагатай байдаг. За 0-5 настай хүүхдүүдийн хувьд гэх юм бол одоо А витамин нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмждэг. За дээрээс нэмээд одоо 0-5 настай хүүхдүүдэд нөгөө хараа тогтворчин гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо харааны хөгжил нь бүрэнгүүцэд хөгжиж дуусдаг. Тэгэхээр А витамины хэрэглээ зайлшгүй шаардлагатай. Хэрвээ А витамин нь дутагдах юм бол одоо хүүхдийн хараа муудах, за шүнийн харалган үүсэх, за мөн хүүхдийн өсөлт хөгжилд хоцрох, за тэгээд арсны хэвийн бүтэц алдагдах ч юм уу иймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг. За Б витамины хувьд гэвэл 0-5 настайдаа бас одоо хүүхдийн тархины хөгжил эрчимтэй явагддаг. Үүнтэй холбоотойгоор Б витамины хэрэглээ ерөнхийдөө өндөр байх юм бол хүүхдийн тархины хөгжилд тус нэмэртэй. За мөн дээрээс нэмээд одоо Б-ийн төрлийн витаминууд маань одоо цус төлжилтөнд мөн оролцдог. Тэгэхээр бас одоо дутагдах юм бол цус багдалт үүсэх зэрэг иймэрхүү сөрөг нөлөө илэрч болдог. За С витамины хувьд гэвэл одоо түгээмэл маш их хэрэгэлдэг шүү дээ. Тэгэхээр одоо С витамин нь өөрөө антиоксидант шинж чанар өндөртэй. За мөн хүүхдийн дархлаа тогтцонд оролцдог байгаа. За D витамины хувьд гэвэл одоо хүн болгон мэдэн шүү дээ. D витамин дутагдахаар архит буюу одоо сүлдээ өвч үүсдэг гэд. За тэгвэл одоо D витаминыг зайлшгүй бага насны хүүхэд авах шаардлагатай. Хүүхдийн яс болон булчингийн хэвийн өсөлт хөгжлийг хангана. За мөн дээрээс нэмээд дархлаа тогтолцоонд маш чухал үүрэгтэй витамин байгаа. Витамин илүүднэ гэж юу байд юм бэ? За витамин ер нь бол илүүдэл бол байна. Одоо хэмжээ тунгаасаа хитрээд явах юм бол илүүдэл үүснэ. За энэ хүү илүүдлийн үед одоо ямар шинж тэмдэг илрэх вэ гэвэл одоо
арга яс булчингийн хэвийн бүт залдагдах, за арьс үс хумус энтрийн бас хэвийн бүт залдагдах, за үүнтэй холбоотойгоор одоо үсээ их унах, хумус хугарамтгай болох ч юм уу. За мөн тэгээд харааны хөгжилд өөрчлөлт ороод одоо хараа муудах, за өнгөт хараа алдагдах, за мөн одоо нөгөө амтлах, үнэрлэх, мэдрэмж энэ төр алдагдах гэдээ одоо бүхий л одоо эргэтэн тогтолцооны бүх хямралууд ерөнхийдөө витамин илүүдэлтэй холбоотойгоор бас гарах боломжтой байгаа. Хүүхдийн өсөлт хөгжилт мэдээж хараа гэл ингээл ярьж хахад тийм ээ 0 сартаагаас эхлүүлээд одоо витаминыг ууж хэрэглэх ёстой байна гэдгийг ойлгож авлаа. Тэгэхээр зах зээл дээр тийм ээ маш олон төрлийн витамин худалдаалагдаж байна. Хэрхэн яаж зөвийг сонгох ёстой бэ эцэг эхчүүд? Эхлээд одоо гарал үүслийн хувьд маш сайн анхаарах хэрэгтэй. За витамин нь ерөнхийдөө одоо байгалийн гаралтай болон химийн гаралтай гэж байгаа. Тэгэхээр байгалийн гаралтай витамин байх юм бол илүү давуу талтай. Байгалийн гаралтай витаминууд маань өөрөө одоо зөөвөрлөгч буюу кофактор гэдэг зүйлийг агуулдаг. Энэ маань одоо бие махбодод витамин одоо хурдан шимэгдэхэд тус нэмэртэй гэсэн үг. За тэгээд байгалийн гаралтай витаминууд маань бага тунгаараа өндөр биологийн итвэх үзүүлдэг буюу одоо био хүртгүү өндөртэй байдаг. За химийн гаралтай витаминууд маань болохоор одоо нэмэлтээр амд үнэр өнгө оруулагч бодис болон тогтворжуулагч бодисууд, хадгалах хугацаа уртсгагч бодисуудыг агуулдаг. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор одоо өндөр тунгаараа одоо биологийнхаа үйлдэлийг үзүүлнэ. Дээрээс нь нэмээд одоо нөгөө нэмэлтээр орсон бодисуудтай холбоотойгоор биш чимэгдэлт муутай болдог байгаа. Тэгээд биологи одоо байгалийн гаралтай витамин нь болохоор одоо нэмэлтээр амд үнэр өнгө оруулагч бодис байхгүй. За хугацаа уртсгагч бодис энэ төр агуулдаг гэрээ онцлог байгаа. За найрлагын хувьд гэх юм бол одоо 0-5 настай хүүхдийн хувьд одоо тархины хөгжил эрчимтэй явагдахтай холбоотойгоор одоо Б-ийн төрлийн витаминууд илүү түлхүү агуулсан байвал одоо зүгээр байх жишээний. За 6 наснаас дээш хүүхдэд илүү бага насны хүүхдийг бодвол эрдэс бодисын хэрэглээ нэмэгдэж эхэлдэг байгаа. Тэгэхээр аминдин болон эрдэс бодисыг агуулсан витамин хэрэглэх юм бол тохиромжтой байгаа. За тэгээд мөн дээрээс нэмээд одоо бага насны хүүхэд хэрэглэж байгаа учраас өгөхөд одоо хялбар байна уу, эмийн мэдээж хэрэг одоо нөгөө амт, за мөн хадгалах нөхцөл болон хугацаа зэрэг иймэрхүү зүйлүүдийг ээж аваад маань ерөнхийдөө анхаарч авах юм бол зүгээр байгаа. За тэгэхээр хоёлын бас ярьж байхад ингэсэн шүү дээ. 0 сартаагаас өсвөлээд витаминыг ууж хэрэглэнэ гэдэг. Хоёлын ордуурыг хүүхдийн витаминууд байж гэн. Энэ витаминуудын талаар бас мэдээлэл өгөхгүй юу? За энэхүү витаминууд нь за байгалийн гаралтай гэдгээр онцлог байгаа. Дээр дурдсанчлаа одоо нөгөө байгалийн гаралтай витаминууд маань ямар нэгэн одоо нэмэлтээр өнгө үнэр амт оруулагч бодис байхгүй. За хадгалах хугацаа уртсгагч бодис агуулаагүй гэдгээр онцлог байгаа. Эдгээр бүх бүтээгдэхүүнүүд за бүтээгдэхүүн тус бүр дээр нь за салгаад аваад үзье. За энэхүү одоо D витамин байна. За энэ D витамин нь 0 сартаагаас эхэлж хэрэглэх боломжтой. За тэгээд суур тос нь болохоор coconut oil-ийн тосон суурьтай. За coconut oil-ыг маань маш сайн мэдж байгаа. За одоо дэлхийн дахинд хамгийн сайн чанартай тос гэд ерөнхийдөө батлагдсан байгаа. За дээрээс нь нэмээд coconut oil-ийн тос маань ханаагүй тосны хүчил учраас биет хамгийн амархан хурдан шимэгддэг гэсэн үг. За тэгэхээр бага насны хүүхэд уухад одоо нөгөө шимэгдэл цайтай, сайн чанарын бүтээгдэхүүн байх нь байна. Тэгэхээр энэ витаминыг одоо яаж өдөрт ээж эцэг эхчүүд маань хідэн тунгаар одоо яаж уулгах ёстой юм бэ те? За энэхүү бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай. За тэгээд Англи улсад үйлдвэрлэгдсэн. За чанарын өндөр баталгаа болох одоо GMP тэмдэгтэй. За мөн одоо нөгөө ургамлын гаралтай гэдгийг батлах веган гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд байгаа. Эцэг эхчүүд тэгдэж шүү дээ ингээл дор мэдээлэл аваад хэрэглээд идэг. Ер нь заавал яагаад эдгээр витаминыг ингээд хэрэглэж уулгах ёстой юм бэ? За монголчуудын ерөнхийдөө нөгөө хоолт хичээлээрээ витаминыхаа хэрэглээг хангаж чаддгүй учраас одоо хүүхдийн өсөлт хөгжилтөнд нэн шаардлагатай витаминуудыг тохирсон тунгаар ерөнхийдөө уулгах хэрэгтэй. За энэхүү цэнхэр витамин маань D витамин байгаа. За энэ витамин нь уг суур тос нь болохоор coconut oil-ийн тосон суурьтай. Coconut oil-ийн тосон суурийг одоо дэлхийд дахинд маш сайн чанарын тос гэж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол coconut oil-ийн тос нь өөрөө биед амархан шимэгддэг онцлогтой байх нь. Улаан витамины хувьд гэх юм бол 3 сартаагаас 5 нас хүртэл хүүхэд хэрэглэдэг мультивитамин байгаа. За энэхүү витамины онцлог нь гэх юм бол одоо Б-ийн төрлийн витаминыг түлхүү агуулсан байгаа. Яагаад гэх юм бол одоо 0-5 настай
настай хүүхдийн тархины хөгжил эрчимтэй явагддаг. За тэгээд энэхүү витаминд орсон B6 витамин байгаа. За B6 витаминыхаа үйлдэлийг тодруулж ярих юм бол одоо бодисын солилцооны дүнд одоо гомоцистин гэдэг одоо хортой нэгдэл үүсдэг. Энэхүү нэгдэл нь одоо мэдрэлийн тогтолцоог хордуулах үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр тэрхүү бодисыг биеэс гадагшлуулахад B6 витамин тусалдаг байх нь. Тэгэхээр одоо мэдрэл хамгаалах үйлдэлтэй яг ийм насны хүүхдүүдэд одоо тархины хөгжилд нь тус нэмэртэй витамин байх нь байна. За энэхүү витамин маань 6-аас 12 настай хүүхдэд хэрэглэгддэг 14 төрлийн мультивитамин болон одоо минерал агуулсан витамин байгаа. За бусад одоо витаминаас юугаараа онцлог вэ гэхлээр одоо шингэн йод агуулдаг. Йод нь одоо хүүхдийн өсөлтийн дааварт оролцдогоос гадна за мөн одоо оюун ухааны хөгжилд үр нөлөөтэй. За тэгэхээр нөгөө 6-аас дээш настай хүүхдүүд маань одоо яг л эд сургуульд ороод сурч хөгжөөд одоо оюуны ачаалал их үүрдэг. Тэгээ үүнтэй холбоотойгоор энэ витаминыг хэрэглэх юм бол бас их зүгээр. За тэгээд мөн одоо кальц болон D3 витаминыг агуулдаг байгаа. D3 витамин нь кальцийг ясанд зөөвөрлөгдөж очиход одоо тус нэмэртэй. Тэгэхээр хүүхдийн нөгөө хүүхэд өсөж том болоход яс мэдээж ирэг дагаж үсэн. Тэгэхээр одоо хүүхдийн хэвийн арга ясны бүтэц болон булчингийн хөгжилд бас их нөлөөтэй гэсэн үг. За энэ витамины хувьд гэх юм бол одоо иммун саппорт буюу хүүхдийн дархлаа дэмжих витамин байгаа. За энэхүү витаминд маань одоо элдербери гэдэг жимсний ханд агуулгаддаг. За элдербери жимс нь бол одоо монголчууд их хэрэгэлдэг штэ анс жимсийг. За үүнтэй ер нь бол үйлчилгээний хувьд ижилхэн маш өндөр антиоксидант шинж чанартай тийм жимс байгаа. За тэгээд мөн одоо С витамин болон Д витамин, цайр зэрэг иймэрхүү нэгдлүүдийг агуулдаг. Эдгээр нь бүгдээрээ одоо хүүхдийн дархлааг маш сайн дэмжиж өгдгөөр даваа талтай бүтээгдэхүүнүүд байгаа. Эцэг эхчүүд маань бол одоо хүүхдүүдтэй бол байнгын витамин уулгах нь зөв юм аа гэдгийг бас миний хувьд ойлгож авлаа. 0-оос дээш сартай бүх хүүхдүүд витаминыг ууж хэрэглэх ёстой юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эдгээр витаминыг хаанаас авах боломжтой? За, эдгээр витаминыг одоо хот дотор болвол Монс агар фармын бүх салбаруудаар за мөн гэртээ ойролцоох бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. За мөн хөдөө орон нутгийн бүх эмийн сангуудаас худалдаа авах боломжтой байгаа. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ирсэнд. За баярлалаа. Үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард Цохор төмөр компани хүний хэмж амар жаргалын урагдан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.